Танд ямар нэгэн бүхнийг өөрчилдөг нэг шийдвэрийн тухай кино таалагддаг уу? Тэгвэл энэ кино яг тийм. Энэ бол жирийн нэг хүн хэрхэн бүхэл бүтэн ертөнцийг өөрчилж чадсан тухай түүх. Окей, нэгэн залуу эмэгтэй Люси манай киноны гол дүр, нэгэн залуутай ярилцаж буйгаар кино гэлнэ. Люси түүнтэй ярилцах залууг Ричард гэх бөгөөд түүнтэй өмнөх өрөөнд сайхан шоудж наригзанг жуужиж байгаа танилцсан энэ байлаа. Инээ чаналгаа шүнжин ууж идсэн хоёр маань жоохон шаардлагатай байдалтай цалах гэж зогсож буй. Люсиг маргааш ажилдаа хэмээн явах гэтэл Ричард яагаад ч юм явуулахгүй яриа өдөл хоргоогол өөчи нэрээ тэр марцнаас тэтгэхийн хамгийн ихний эмэгтэй Люси гэдэг байсан штэ гэж мэдгүүч гэх шиг. Тэгснэ надад нэг тус үргээч энэ зүгийг арын барилга руу Жан гэх хүн рүү оруулаад өгч хэмээн хэл. Люси хариуд нөгөө гэхвэлээд Ричард харин Люсигийн тусламж хэрэгтэй хэмээн нэг үлдмэг цүнхийг тийшээ оруулж өгөхийг гуйсаар л байна. Люси бүр сүлдээ тоххороод өөрөө оруулж өгөхдөл Ричард өмнө 7 хоногт нэлээд олон удаа ирж гисэн болохоор хэмээн шалтгаан. Ричард Люсиг сүлдээ ятгахсаар арга баран сүлдээ шууд өнөг цүнхтэйгээ Люсиг маань бүр гавлжтیں۔ Тэгээд манай Люси маань шууд тийрээд уурлаад гомдоод сүлдээ бүр яахаа мэдэхгүй ресепшн дээр нь түүний хэлснээр очлоо. Ресепшн дээр Люси ресепшн дээр очиод Жантай уулзъя гэтэл ресепшн жаахан сандарсан байдалтай залгаж хэлв. Таныг хэн гэх вэ гэхэд Ричард гинэ гэв. Ноён Жан таныг хөдөлгөөнгөө наана байж бай гэж байна гэж хэлв. Нэлээд сандарсан Люси эргэж Ричард руу хартал түүний гадаа хүлээн зогссон Ричард бүр буудалчихлаа. Байдал бичсэнийг мэдсэн Люси байж байтал хар хувцастай баахан залуучд гарч ирэн Люси гайхтал юу юуг Люсиг мань аваад явчихлаа. Люси ч айд сандран явтал нэгэн өрөөрөө орлоо. Гэтэл барьж авчирсан залуугийн нэг өөр өрөө рүү ортол баахан цогцос байхан дээрээ Люси ч үүнийг харин айд сандран цочмор алдтал түүнийг барьж аваад сандал руу суулгаж. Ингээд цогцтой өрөөнөөс гарч ирж буй өнөөх Жан гихч. Бас нэгэн киноны маань гол дүрээ. Манай Люси ч хүү англиар ярьж чаддаг хүн байна уу? Намайг битгий халаач гэж уйлан дуурж байтал наадхаа цааш нь суулгаад хэмээн утас саван орчуулагч руу залгаснаар ярилцж эхлэв. Мэдээж хэл нэвтрэлцгүй учраас орчуулагч руу залгасан нь энэ байлаа. Люси ч би үнэхээр юу ч мэдэхгүй. Ричардтай би өчигдөр танилцсан. Энэ зүгийг танд хүргээд өгөхийг л гуйсан. Би зүгээр л түүнийг хэлснийг хийж байна гэв. Жан ч яриаг нь сонсож байснаа цаасан дээр 140 гэж бичээд гараад явчих. Люси ч энэ цүнхний код юм байхтаа гэд эргээд тартал бүгд хамгаалт барьсан зогсож байв. Жан ч наад кодороо наа хайрцгаа нэ. Эсвэл ална гэхэд Люсид өөр арга байхгүй болохоор хайрцгийг өгсөн кодор нэ. Хайрцаг аюулгүй онгоолсон бөгөөд дотор нь юу байгааг асуудал Люси цэнхэр өнгийн бодис байна гэхэд Жан өөрөө ирж харан бас нэгэн Америк залууг авчирч суулгаснаа. Өнөөх бодисыг хэрэглэхийг тушаав. Залууг хэрэгэлсэн даруй өгөх нь байтугай инээд алдсанд Люси гайхаж Жаны тусалгууч мөн адил шоолын инэв. Жан харин үүнд нь дургуутсан шууд л буудаж ирэхвөө. Люси шоконд орж айд сандран би дараагийнх нь юм байна гэж бодтол эсэргээрээ Жан түнд ажлын санал тавьмаар байгаагаа хэлэхэд Люси гайхан ажиллаа гэтэл юу юугаа хамгаалагч залуу зөхиод оногч. Ингээд өрнөл солигдож профессор доктор Норм буюу тарих судлалын чиглэлээр 20 жил ажиллаж байгаа хүн рүү шилжинэ. Норм хэлэхдээ тархиныгаа 10%-ийг ашиглаж чаддаг болсноор өнөөдрийн хөгжил дэвшилд хүрч бусад бүх амьтдаас онцгой болсон бөгөөд энэ дэлхий дээр дельфин гэдэг амьтан л тархиа 20% ашиглаж чаддаг болсноор өөр хоорондоо тархиараа харьцаж мэдээлэл солилцдог болохыг эрдэмтэд нотолж нээсэн гэв. Өрнөл солигдож буцаад Люси дээр ирэв. Люси маань нэгэн буудлын өрөөнд сэрэх бөгөөд хөвлийн доод зэгтээ шарахтаа юу болоод байгааг анзаарч зөвхөхийн завдалгүй өнөөх Жаны баруун гар гарч ирэн хувцас шидснээр Люсиг маань авч яв. Өрөөнд орж ирэхэд нэгэн англи залуу өөрийгөө танилцуулав. Өнөөх англи залуу өөрийгөө танилцуулан би Жантай хамтардаг, бас түүний орчуулагч хийдэг. Ингээд өрөөнд өөртөө адилхан залуучууд орж ирэн тэдэнд хийх ажлыг нь танилцуулав. Тэдний бид зүсэлтгийн нундаг бодис дотор нь байршуулсан бөгөөд үүнийг хэлээр авч гараад манай хүмүүст өгч буцаж ирснээр бидний ажил дуусч бид ч баяртай та нар ч баян болно гэж хэлв. Люси гайхад сандран айж байтал Жан манай Люсид хундаг виски санал болгосноор Люси айн түүнийг нь шууд аваад л хусч өрхөв. Хундаг вискиний араас тэдний толгойг хар зүйлээр бүтээж эргэн тойрныг нь харуулах боломжгүй болгож нэг нэгээр нь авч гарan ингээд мөн ч адил Люсиг маань ээлж ирвэ. Өрнөл солигдож доктор Норман илтгэлээ тавьсаар байна. Тэрээр хэлэхдээ хүн төрлөختөн болон амьтад олон 100 жилийг даван туулахдаа байгалийн ган гачиг зовлон тохиолдоход хувьсан өөрчлөгдөн амьд үлдэж харин эсэргээрээ инх тунх тайван амгалан цагт нөхөн өрчгөн аргыг сонгож үр удмаа үлдээдэг. Энэ бол амьдралын цаг хугацаа юм а гэснээр өрнөл солигдно. Ерөнхийдөө бол доктор Нормны илтгэл нь энэ киног арай л ойлгомжтой болгож байгаа юм л та.
Иргэн Люси дээр ирэхэд Люси өөрийгөө тайвшруулан бүх зүйл агшин зуур болж өнгөрөхийг өөртөө сануулсаар байв. Ингээд толгойнх нь хаалтыг авахд нэгэн хонгилд байх бөгөөд хоёр залуу Люсиг харан ярилцаж зогсноо. Нэг нь бүр хөөрхөн юмаа гэд ингэр ам руу гараа ихэд Люси ч нүүр өгсөнгүй. Энэнд хорсон өнөөх мэдрэл гарчин манай Люсиг маань учир зүггүй нүдэж яг нөгөө зүсэлт хийлгсэн газар нь баахан өшгөлж байтал Аз болж нэг нь арай ухаантай байсан тулдаа нөгөө зодож байснаа аваад гарав. За эндээс л бүх зүйл эхэлсэн бөгөөд гидс рүүгээ зөндөө өшгөлүүлсэн Люси шархан артал сэдрээ зогсохгүй нөгөө уудтай бодсон гидсэн дотор нь задран урвал үсгэж бүх организмтай нийлж манай хүний нүднийх нь өнгө хүртэл солигдож бүх эд эстэй нь уусан нэгдэж буй өнөөх бодсон манай хүнийг бараг алга шахва хар туурга дээр доор бие нь хаа сагвал хөвж ийшээ тийшээ үсэж эхлэв. За киноны үйл явц шууд солигдож доктор Норм дээр ирж профессор маань тархиныхоо 20%-ийг ашигласнаар хүн төрөлхтөн юу хийж болохыг илтгэн зогсно. Бараг л дөнгөж сая Люси маань хүрчгчиг боллоо гэсэн шиг л хүн төрөлхтөн тархиныхоо 20%-ийг ашигласнаар биеэ бүрэн хянж чадах төдийгүй энгийн юмсыг хүртэл удирдах чадах төвшөнд хүрнэ гэж хэлнэ. Ингээд илтгэлээ өргөжлүүлж байх хооронд нэгэн оюутан сониучрхан тэгвэл 40%-ийг ашиглавал юу болох вэ гэж асуув. Хариуд нь доктор Норм маань 40% нь бусд хүмүүсийг хүртэл удирдах чадна. Бүр бодлороо бусдыг өөрийн хүснээр удирдах чаднаа. Гэхдээ бие нь тэсгүүл болов. Харин бүр өөр нэг оюутан тэгвэл 100% гэтэл доктор маань сайхан асуулт байна. Гэхдээ одоохондоо мэдэх юм юу ч алга. Нэг шинжлэх ухааны уран зөгнөлөөс илүүтэйгээр зовлон үтсэн чавган цаараг илүү байх болов хэмээн семинар дүүрэн инээлдэж семинараа дуусгана. Ингээд доктор Нормны семинар дуусч эргээд мэдээж Люси дээр ирнэ. Люси маань буцаад хэвийн байдалтай орж бүр нүдний өнгө нь хүртэл өөрчлөгдсөн байх бөгөөд манай Люси бол угаасаа өөр төвшөнд очсон нүгээс ойлгомжтой байгаа. Гаднаас бас нэгэн хэнэгч орж ирэх бөгөөд юу хүсч орж ирж буй нь мэдээж л ойлгомжтой. Люси ч энэ байдлыг ашиглан түүнийг удирдан нам зөхөж унгаагаад тэлээгээр ширээг ойртуулж бууг нь аваад ингээд суларсан Люси шууд өрөөнөөс гарч тэнд байх хоолж байсан бүх хулгайнуудыг буудаж алан өөрөө ширээ дээр нь сууж манай хүн жавтай тгий 2-3 хоног идэг болохоор сайхан чигж гарваа. Тэгээд идэж байснаа хамгийн амар нь сая буудалцаж байх үедээ шууд цээжин тус газараа буудуулснаа мэдээд сумыг нь ухаж гаргаж анзаарснаа шууд хайчаад гараад явлаа. Бас л амар. Тэгээд шууд гарын таксинд сууг эмнэлэг рүү явж байхдаа өөрт нь нэг л зүйл болоод байгааг анзарч бүхнийг яг л өөрийн дэргэд байгаагаар мэдэрч хаа байсан хүний яриа хүртэл шууд сонсогдож гэрэлнүүд бүр маш тодор гялзаад мөн хятад өсгүүдийг хүртэл шууд хараад автоматар орчуулаад ойлгож чаддаг болсон байгаа мэдэрлээ. Эмнэлэг дээр ирээд эмнэлэг рүү орвог уюул хагалгааны өрөөлөө нь явж тэнд хагалгаа хийж байсан өвчтний зургийг харан бүр хагалгаа хийж байсан хүнийг нь буудаж алан эмч нар нь айд сандрахад хагалгаа хийж байгаа хүн чи угаасаа тэсгүй би мэдэж байна. Тийм болохоор надад хагалгаа хийгээд миний эзэн дотор уудтай хар тамхи хийсэн байгаа. Энийг л гаргаадах гэд буудуулгасанд эмч нарт одоо ямар сонголт байх вэ? Мэдээж хагалгааг эхлүүлв. Яг л удахгүй өгч байгаа мэдж байгаа юм шиг Люси хагалгаа хэлэх зураа ээжтэйгээ ярина. Тэрээр ээжтэй яг л жоохон хүчийг хэрхэлж би ээжээ хүмүүсийг бас энэ дэлхийн хүчийг бүр татах хүчийг нь биеийн дулааныг нь хүртэл бүр баг байхдаа шүд твшүүлэх зүүх үе бас манайх нэг мууртай байсан цэнхэр дахир сүлдээ тэрийг санаж байна гэхэд хариуд нь ээж нь чи тэр муурыг яаж санаж гинэ? Тэр чин чамайг ой гарантай байхад нас барсан шүү дээ. Харин Люси өргөжлүүлэн таны сүүний өнөр хамгийн гоё ихийн эвлийг санаж байна. Хайртай шүү ээжээгээд уцаа таслан уйлв. Яг энэ үеэр хагалгаач тус жимчнэр бодисыг гаргаж авсан чи яг хэрэг хэмжээтэй доторч асгарсныг мэдэхгүй байна. Энд 500 г л орчим ууданд үлдсэн байна. Люси хариуд нь энэ ямар гэчийн бодис вэ гэхэд эмчнэр судлан үзэж энэ маш аюултай CPH 4 гэдэг бодис. Энэ бодис нь жирэмсэн 6 эсвэл 7 хоногтой эмэгтэйчүүдээс бага зэрэг л ялгардаг. Хүүхдийн хувьд бол бараг атмын бөмбөг. Энэний ачаар л үр хөврөлийн яс түлждэг. Тиймээс л хүүхэд өсөж боождаг. Энэхүү бодисыг синтетик маягаар гаргаж авч байгаа сураг сонссон. Гэхдээ ингэж амжилттай болсныг нь бол хэлж мэдэхгүй байна. Ийм хэмжээтэй бодис таны биед тархаад та амьд явж байгаад гайхаж байна гэхэд Люси шууд бодисыг аван Жааны зүг рүү хөдлөнө.
Тэгэд гарan Люси маань шууд Жаны байгаа газар руу очин мэдээж шүү дээ. Хариугаа авахын тулд үүднээс нь ахуулаад бүх хамгаалагчдыг нь хөнөөсөөр Жан дээр эртэл нөгөөх нь шивээс илгүүлсэн хөгжим сонсцсон өгөрцийн нүүрэн дээрээ тавьсан хэвтэж байдیں۔ Шууд гарыг нь хутгаар зон авч Жам эндээ хүн өвдөж байж л юм сурдаг юм байна. Чамд маш их баярлаа. Би одоо уураг тархиа бүрэн удирдах чадж байна. Би бусд гидсэнтэй цэнхэр бодистой явж байгаа хүмүүсийг хайж байна. Гэхдээ өвцөндөө чи одоо миний хэлж байгааг юу ч ойлгохгүй л дээ. Тэгээд толгойд нь хүрэн шууд л оюунаар нь дамжуулж бусад хүмүүс хаашаа явсныг нь мэдээд ингээд Жаныг хаяад шууд гараад явна. Шууд тэндээсээ гарan Люси маань буцаад гэртээ ирнэ. Өрөөний хамтрагч нь тэрч удаан алга болсныг нь асуухад Люси нэг юм мэдэрсэн ч хэлэлгүй явсаар шууд компьютер дээрээ сууж баахан тархины талаар судалж гартал дундаас нь доктор Норм маань гараад ирлээ. Тэндээс утсыг нь олон шууд залгаад байна уу? Профессор Норман уу? Шууд ярианд орё. Би таны 6737 хуудас нийтлэлийг уншсан. Гисэнд юу гэж итгэв мэдээж энэ тоог манай туслагаас өөр хүн мэдэхгүй. Чи тэрний найз уу? Надаар тоглоод байна уу гэтэл үгүй ээ. Би таны 20 жил тасралтгүй тархи судлалаар ажиллаж байгааг мэднэ. Таны материал түүхий юм. Гэхдээ хүн тархиа 20% ашиглаж чадсанаар энгийн зүйлсийг удирдах чадна. Энэ бол таны зөв үү? Миний биед CPH гэх синтетик бодис задарсан. Би одоо 28% тархиа ашиглаж байна. Гэтэл доктор маань мөн адил итгэсэнгүй. Люсич би одоо танд харуулъя. Би өөр төвшөнд байна хэмээн шууд зурагт, радио, гэрэл, гар утас, цаг гэд бүх зүйлийг нь удирдах харуулсанд доктор Норм маань итгэхийн аргагүй төрлөө. Нилээн гайхаж итгэх бололтой. Гэтэл Люси би тантай холбогдсон учраас би энэ их мэдлэгээр яах вүлээ? Яг юу ихээ мэдэхгүй болохоор асуух гэж залгасан юм аа. Доктор маань хариуд нь үнэхээр ухаалгаар амьдралын мөн чанар болон хүн энэ дэлхий дээр яах гэж ирсэн. Эс савагдаж хүн болоод яагаад үр удмаа үлдээдэг. Бид бүгд цаг хугацаагаар аялж байгаа энгийн л нэг эсвч үү дээ. Тийм учраас би чам шиг ийм мэдлэгтэй байсан бол цааш нь хүн төрлөختөнд тусалгаар зарцуулах байсан. Люси надад ердөө 24 цаг үлдсэн бөгөөд би тань руу уулзах газараа факсаар явуулъя. 12 цагийн дараа уулзъя гэд уцаа таслав. Профессор маань ч мөн адил шоконд ороод уцаа таслав. Ингээд Люси өрөөнийхөө найзыг тэрвэрэн бөөр илгч муу байна. Энд дэр битсэн имийг авч явахгүй бол удахгүй би ч муудна шүүгээд доктортой уулзахаас өмнө бусад бодистой хүмүүсийг олохоор гарав. Төрүүлж орж ирээд найз нь тэрхэхэд мэдэрсэн зүйл нь найзынх нь өвчин юм байна л да. Өрнөс солигдож Люси нисэх буудлын дээр алхах ба улс орон даяар өөрийг нь эрен сурвалжиж байгааг мэдээгээр харна. Мэдээж шүү дээ хэдэн хулгайнуудыг нь алж, өвчтөнгөө нь алж, эмчтэнд буудуулгаад хагалгаа илгэсэн юм чи. Люси мэдээж одоо тархиныхаа 28%-аас дээш хувийг ашиглаж чадж байгаа болохоор гадаа зүтрхөө агшин зуур сольчихв. Люси цааш тоосон юмгүй алхаж, уцаа гаргаж ирж нисэх гэж буй улсынхаа харт амхтай хэлц рүү залгаж хамгийн дээд албан тушаалтантай чинь яриг гэв. Мэдээж 3 хүнийг бүгдийг нь барихын тулд туслах хүн эрэхтэй. Гэтэл Пер гэх нөхөр утсыг авч надаас өөр өндөр албан тушаалтан алгадаа гэхэд шууд дугаа сонс. Хажууд байгаа үзгээ аав хэмээн бүх зүйлийг тайлбарлаж 3 хүн байгаа. Хин хинэн хаан харт амх авч явж байгаа. Үүний цаана хэн байгаа гэд бүгдийг нь хэлж тэр харт амх нь бүр гялгар уутанд савлаад гидсэн дотор нь байгаа. Надад бодиснууд нь хэрэгтэй байна гэсэнд Пер нилээн гайхан тэмдэглэж авахаар нь шууд уцаа таслана. За энэ Пер гэх залуу бол манай бас нэгэн бараг л гол дүртэй. Өрнөл солигдож Люси онгоцондоо сууж яг л асар хурднаар бүх дэлхийн мэдээллийн санг ухаж мэдээллийг олсоор л байв. Учир нь түүнд доктортой уулзахаас өмнө цаг бага байгаа. Яг л галзуу хурдан зэрэг компьютер дээр ажилласанд бүр хажууд сууж байгаа хүнэнд гайхнаа. Үүнийг хийж байхад нь саад болсон хүмүүсийг нь бүгдийг нь өөрөөсөө ямар нэгэн аргаар холдуулж байв. Учир нь Люси одоо тархиа 40% ашигладаг болсон байна. Судалж дуусаад нислэгээ хүлээн шампань унгаа жоохон тайвшир байтал гинэт шүдэн унаж би нь яг л агаар замхарж байгаа мэт болсон Люси сандарч эхлэн босч би нь яг л элсэн хүн шиг агаар замхарсанд бүр ихээр сандран угаалгын өрөөлөөр орж нүрээ гартал бараг л гуйж байдیں۔ Люси цолорч эхлэв. Хамаг би нь агаар замхарч учир нь 40% төрсөн Люсигийн тархи нь бие махбодоо бүрэн хянт сураагүй нэмээд нөхөн үржихүй өөрөө үрждэг байсан бол өөрөөр хэлбэл өөрийгөө болгодог хувийн зохицуулалттай байх байсан. Тиймээс CPH бодисонд өөрийгөө алж байгаа нэ. Үүнийг мэдсэн Люси маань CPH-ийг гаргаж ирээд идэт эхлэв. Онгоцны үйлчлэгч нар ч энэ үед балмагдаж хаалгыг нүдэж зүгээр эсхийг нь шалгасаар л байв. Харин яг энэ үед манай Пер цагдаа маань ажилдаа гарсан байх бөгөөд нөгөө хохирогч 3 этгээдүүдийг барьж гэдэс эрэхтэн дотроос нь бодисыг нь суллаж авч байх оронд Жанч муу адил гарсан бөгөөд туслахтаа үүрэгдэж цагдаагийн байгууллага байсан ч хамаагүй бодисыг өөрийн болгох хэрэгтэй хэмээн туслахтаа үүрэгцэн. Туслах нь ч аль дээр орчихсон бодисыг нь авч байна.
Эргээд Люси дээр ирэхэд манай хүн эмнэлэг тухай орох бөгөөд нэлээд бие тавгүй байна. Мэдээж нэмж CPH4 гэх бодисоо их хэмжээгээр эзэн тул одоо тархиа 50% ашигладаг болж бүх мэдрэхүү ногцон хүчтэй болж бие махбод орчны мэдээллийг суперкомпьютер шиг л боловсруулах чадвартай болсон байна. Энэ мэдрэмжүүд нь өөрийнх нь төсөөлж чадахгүй хэмжээнд өргөсөнд гайхаад эмнэлгийн өрөөнөөс гарахад баахан цагтаа буу тулгын зогсох бөгөөд бүгдийг нэг тохилдоор л унгаачихв. Тэр дунд нь манай Пэрэч байх бөгөөд түн дээр очин бодисоо авахар явцгаая. Машин руу чи явъя. Дагаад яв гэсэнд Пэрэч одоо юу хэлж чадах вэ те? Харсан зүйлдээ итгэж чадахгүй дагаж явнаа. Эмнэлгээс гарч киноны нэгэн iconic хэсэг эхлэх бөгөөд Пэрэгийн машиныг жолоодон тэд бодисоо авахар гарна. Ингээд эмнэлэг дээр эртэл Жаны хүмүүс ирж гисэн сүүлийн хар тамхитэгч зүгтааж байхад нь буудаж хорож байтал Люси гарч ирэн. Бүр зүгтаах ямар ч боломжгүй болгож хий гадаргуу дээр хан үсгэж хүмүүсийг дээш нь шидэлж цүнхээ авснаар Жаны хүмүүс аргагүй гацж орхино. Энэ үед Люси 60% төрсөн байх бөгөөд тэр сүүлийн бодисыг авахын тулд шууд хохирогчийн гэдэс рүү гараахын бодисыг авна. Энэ үед Люси өөрийнхөө хүний мөн чанарыг алдсныг ойлгохтой зэрэгцэн Пэрэ гайхан асууж "Миний хэрэг чамд ер нь байна уу?" гэтэл Люси үнсэж "Чи намайг амьд гэдгийг мэдрүүлж өнгөрснийг минь сануулж бай" гэж хэлээ. Пэрэч нэлээ эвгүй болж гэхдээ бас манай Люсид нэлээ талтай байгаа юм шиг байгаамаа. Эмнэлгийн гадаа Жан туслахаа хүлээж суухдаа тэндээс Пэрэ Люси хоёрыг гарахыг харан мэдээж тэд Норман доктортой уулзахаар л явж байгаа л да. Докторч салбартаа шилдэг гэсэн бүх профессор докторуудаа цуглуулan хүлээж байтал Люси ч яг орж ирж таарав. Норм профессорт бүгдэнд нь Люсиг танилцуулахад Люси "Би бүгдийг нь мэднэ. Шууд гол ажилдаа оръё. Цаг бага байна" гэв. Гэтэл мэдээж тэр дундаас нэгэн доктор нь итгэхгүй. "Чи өөрийгөө батал гэсэнд шууд очиод биенд нь хүрч таны охин 6 настайдаа өнгөрсөн. Цэнхэр өнгийн гоёл чимэглэлтэй машин мөргсөн." Ингэж хэлсний дараа доктор зочиртон итгэв. Мэдээж хэрэг Люсигээс асуух асуултууд профессор докторудаас эхэлнэ. Яг энэ үед өнөөх лайтай Жанчин үүдэнд нь хүмүүстэйгээ ирсэнд манай Пэрэ цагдаагийн байгууллага дуудан мөргөлдөх гэж байлаа. Жаны зорилго мэдээж ойлгомжтой. Өшөөгөө авах, Люсиг алах, тэгээд бараагаа авч улам баян болох. Пэрэ харин жоохон дурлсан бололтой. Үнэхээр л хамгаалаад байна. Ингээд Жан болон Пэрэ хоёрын хооронд цагдаа болон хулиган гэсэн ширүүн буудалцаа эхэлнэ. Өрнөл солигдож Норм болон түүний хамтрагчдын асуулт эхэлж хорвоо ертөнц математик захирагдахгүй бол юунд захирагдах юм бэ? Цаг хугацаа оршихгүй байхгүй бол бид юу юм бэ гэхэд Люси эсүүд нийлж олон төрс зүйлүүдийг бүтээдгээ. Хүмүүс өөрсдөө хязгаарлаж өөрийн гэсэн хязгаарлагдмал ертөнц бүтээж түүндээ ууссан. Бид үнэндээ нэг дээр нэмэх нь 1 тэнцүү 2 гэж сурсан ч гэхдээ хизээч нэг дээр нэмэх нь 1 тэнцүү 2 гэж байхгүй. Учир нь гэвэл нэг эс өөрөөсөө нийлж олон зүйл ч үүсгэж болно. Гэхдээ цаг хугацаа байхгүй бол бид байхгүй. Би илүү олон CPH бодис авчирсан. Тэднийг хэрэгжилж байж би тархиа 100% ашиглаж матрикс ертөнцид орж та хэдэд мэдээллийг олж өгч чаднаа. Ингээд манай хэд ажилдаа орж бодисыг шингийн хэлбэрээр Люсигийн судас руу шахаж эхлэв. Эхлэхээс өмнө Норман асуув. "Чи үнийг яаж хийх юм бэ?" Люси: "Би суперкомпьютер бүтээж танд үлдэнэ. Та хэрэгтэй зүйлд ашиглаарай." Норман: "Чи үнийг хийгээд шаардлага байхгүй шүү дээ." Люси: "Миний бие тэртээ тэргүй CPH бодисыг тисэхгүй." Норман хариуд нь "Энэ их авьяас мэдлэгийг хүн төрлөختөн хүлээж авахд бэлэн биш шүү дээ. Төгс мэдлэгтэй бол сүрлээс өөр зүйл үлдэхгүй шүү дээ." Харин Люси харанхуй мунхаг байдал бол харин эсэргээрээ сүрэл. Бие маань зарим эсүүд эцээ хүртэл CPH-ийг эсэргүүцэх байх. Тиймээс л би өөхөх бол. Тиймээс тэр эсэргүүцлийг давж байж л би тархиа 100% ашиглаж чадна. Тиймээс би хязгаарыг нь үзмээр байна гэж хэлээд ажиллагаа эхлэв. Ажиллагаа эхлэхэд Люси 70% та өрж CPH-ийг агсан зуралс орчихно. Үүнийг профессорууд хараад гайхна. Түүний биеийн зарим хэсэг нь матрикс болж энергийн их үсэр хайж тэнд байх бүхий л компьютертэй холбогдож эхэлнэ. Энэ үед Пэрэ болон Жаны хоорондох тулаан эцтэй хурж аль тал нь хохирол ихээр амсч хүмүүс ч ихээр үсэр байлаа. Ингээд өрнөл солигдож Люси 90% тархиа ашиглаж сурсан байх бөгөөд тэрээр одоо цаг хугацаа хорон цагаар аялж мэдлэг мэдээлэл цуглуулж байгаа нь. Ингэж аялж байхдаа оршихуй хэмжээг ойлгодог. Тэрээр одоо цагаас эхлээд 1900 он, 1000 он бүр дээр үеийн Майя овгийнхан динозаврын үегээд дэлхийн цаг хугацааг ухрааж зогсоож хойч үедээ мэдээлэл цуглуулж өгч байгаа нь.
Эцэст нь дэлхийн үүссэн байх цаг хугацаанд ирж хамгийн анхны оршихуй болох Люсиг их сармөгчөнд хүрснээр бүх дэлхийн мэдээллийг мэдсэнс тооцож энэ үед тархи 100% ашиглахад төхөв. Ингээд буцаад өрөөлөө шилжтэл Люсиг алхахаар буу байран Жан өрөөнд орж ирнэ. Мэдээж 100% төгсөн Люсигийн бие хараар хувирч эхлэх бөгөөд Люси хязгааргүй мэдлэгийг хурдан боловсруулж одоо тэр зөвхөн дэлхийг ихгүй гариг огторгүй яагаад үссэн, яагаад хүн төрлөختөн үссэн, яагаад огторгүй байдаг, од харуулт яагаад явагддаг гэд бүхий л яагаад гэдэг асуултын хариултыг олон авч Люси тархи 100% ашиглаж чаддаг болсноор түүний бие нэг мөр хараар хожигдсанаар алга болж үүнтэйж зэрэгцэн Жан буудаж таарсан бөгөөд алга болсон Люсиг харан айх гайхан зэрэгцэн аргаа баран гэмгүй эмчнэр лөө буу тулган Люсиг хаашаа алга болсныг асуусаар байв. Энэ үед мэдээж сайн үн санаагаараа гихчээр Пере оржрон эмчнэрийг аварч Жанг буудснаар Жан үхтгийн үнэ. Суперкомпьютер ажиллаж эхэлж супер мэдлэгийг хоригдлуулсан флаш дискийг Норманд өгөх үед Пере айж балмагдан Люсиг асуув. Энэ үед Перегийн утсанд мессеж ирэх бөгөөд энэ нь би хаасаагүй байна гэснээр кино маань дуснаа. Энэ киног би өөрийнхөө дүгнэхийг хүссэнгүй. Харин ч аль болох яг байгаагаар нь чадан ядан хүрхийг зорилоо. Учир нь хүн бүр өөрийнхөө ойлгож өөр өнцгөөс хардаг шүү дээ. Харин ийм зүйл тань тохиолдвол та юу хийх байсан бол? Та харин энэ киноны талаар юу гэж бодож байна? Сэтгэгдэл хэсэгт бичээрэй. Хэрвээ сонирхолтой байсан бол лайк дараад subscribe хийхээ мартавдээ. За тэгээд дараагийн удаа огт ярьж байгаагүй бас нэгэн киноны талаар ярилцахаар уулзцгаая. Bye bye.